өөрсдөө бас өсөлтийг цахимаар болон одоо бас уцаар хасны үндсэн дээр өнөөдрийн уулзалтыг биш байгаа зохион байгуулж байгаа. Энэ ямар учиртай гэхээр энэ хүмүүсийн одоо нөхцөл байдал коронавирус талбарын цар тахлын одоо бас халдварын хэмжээ тохиолдлын тоо одоо өсөнтэй холбогдуулаад ер нь улсын онцгой хэмжээс бас тодорхой үйл ажиллагаануудыг тодорхой хугацаатай гаргах үйл ажиллагааг төр зогсоох ийм одоо шийдвэрийг уусаа гаргасантай холбож бас өсөлтөө илэрхийлж бид бүхэн бас ярилцж байгаа. Ер нь энэ жил гарангийн хугацаанд бол бас манай нийслэл Улаанбаатар хотын төсвийн орлогыг бүрдүүлдэг. Ялангуяа хасны үйлдвэрлэл эрхэлж байгаа улсоо тоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчлэгээ зоогийн газрууд, кафе гэдэг бусад бүхэл одоо өөрсдөө эрхлэх газруудын нөхцөл байдлыг эдийн засгийн нөхцөл байдал бол одоо амаргүй одоо ийм нөхцөл байдал жил гарангийн хугацаанд явж ирсэн. За хотын дараагийн хувьд бол ер нь бизнес эрхлэлснээр дэмжих чиглэлээр бол одоо байнга санаа тавьж ингэж одоо үйл ажиллагааг дэмжих ийм одоо байр суурийг бас илэрхийлж одоо бас ингэж ирсэн, бодлогоотыг бас гаргаж ирсэн. Тийм учраас яалтчгүй одоо бас энэ дэлхийн нийтийг хамарч байгаа цаг тахал энэ засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа, улсын онцгой хэмжээ явуулж байгаа үйл ажиллагаанууд бол бас үнэхээр олон улсуудын хооронд одоо бас ингэ харьцуулаад судалгаа хийгээд олон улсын мэргэжлийн байгууллагуудтай ярилцаад ингээд одоо үзэхлээр ер нь бол эхний 4-5 бол Монгол улсын одоо энэ явуулж байгаа үйл ажиллагаа бол бас дэлхийд бол бас нэг тийм жижиг тогтсон цагур улсын ийм үйл ажиллагаа болж байгаа гэдгийг бол бас олон улсын байгууллагууд мэргэжлийн байгууллагууд бол бас хэлж байгаа. Тэгээ энэ юутай холбоотой юм гэхээр хүн амынхаа одоо 60% зорилт бүлгээ ялангуяа тэр мэргэжлийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөр бол зорилт бүлгээ бол одоо бараг 100% хоёр дахь тунгаа бол одоо бас хамруулсан байгаа Улаанбаатар хот. Гэсэн хэдий ч одоо бас энэ өвчтний дэгдэлт бас нэмэгдээд байгаа. Энэ нь болохоор вакцинжуулалтанд хамрагдаагүй байгаа бас иргэд рүү өвчтний тархалт бас ихээр орж халдварын тархалт одоо нэмэгдсэнтэй холбогдуулаад шуурхай одоо бас арга хэмжээ авах ийм одоо шаардлагыг бол засгийн газрын түвшинд улсын онцгой хэмжээний түвшинд бол гаргасан байгаамаа. Тэгээ энэтэй холбогдуулаад нэг талдаа одоо бас өвчтний тархалтыг намжаах, за нөгөө талдаа бас тодорхой хэмжээнд хүний бөөгнөрөл үүсэхгүй байх ийм одоо ажлуудыг үе шаттай дараалтаа одоо нэгээд хаагаад үйл ажиллагааг төр зогсоох, за буцааш нээх, үйлчлэгээр эхэлж байгаа зээл хуу авцсан байгаа байгууллагуудыг бас дэмжих хаана одоо бүгдээрээ бас хүндрэл ийм асуудалтай нүүр тулж байгаа. Төрийн захиргааны байгууллагын ч шалгаа байхгүй энэ халдварын дэгдэлтийг багасгах юм үүрэг хүлээж гисэн. Өнөөдөр ихэд одоо нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бараг 1680 орчим одоо жирэмсэн эхчүүд мөн халдвар авсан. Үүнээс одоо бас хүндрэлтэй байгаа 13 эхчүүд мөн одоо нэг төрсөн нэраагууд гээд ингээд цагийн байдал бол ерөөсөө бас маш хүнд байна, амаргүй. Нөгөө талдаа та хэдийн бизнесийн одоо энэ үйл ажиллагааг бас дэмжих ийм одоо бас уулзалтаа гэж өнөөдөр ойлгож байна. Тэгэхээр нээхийн тулд, явуулахын тулд хэдүүлээ бас дөрмөө тохирох хэрэгтэй гэж хаана хариуцлагатай байх хэрэгтэй болчиход байна. Энэ зөвхөн одоо ковид-19 засгийн газар ч юм уу нийслэл Улаанбаатар хотын захиргаа одоо энийг нэгдүгээрт оруулаад ирсэн юм шиг, хоёрдугаарт энийг одоо хамгаалахгүй байгаа юм шиг бас юм буруу ойлголт бас нийгэмд түгээж одоо тийм ойлголт төрөөд байгаа, тийм зүйл огтоос байхгүй. Яг дэлхийг хамарцсан байгаа, дэлхийн бүхэл одоо улс орнууд ч гэсэн өнөөдөр хүнд нөхцөл байдалд явж байгаа. Эдийн засгийн авч хэмжээний худалдаа үүсгэх бүгд. Тэгээ одоо хүндрэлтний их наадмыг зохион байгуулах байгаа Япон улс гэхэд дэлхийн одоо бас тэргүүлэх гүрнүүдийн нэг. Тэгээд өнгөрсөн 20 онд Токио Олимпик зохион байгуулах үед хойшлуулсан арга хэмжээ жилээр одоо хойшлуулсан тэгсэн хэдий ч одоо бас эдийн засгт нас их хохирол одоо амсаж байгаа гэдгийг ч энэ одоо хүндрэлт их наадмыг явуулах одоо ийм шийдвэрүүдийг бас гаргасан байна. За энэ улсуудын бас асууж байгаа, тодруулж байгаа жишээнүүдийг ингээд дам сонсоод үзэхлээр ер нь бол Монгол улсад явуулж байгаа энэ вакцины хамралтанд хамрагдуулж байгаа энэ бодлого үйл ажиллагаа, тархлаажуулалтанд хамрагдж байгаа үйл явцууд, хийж байгаа явцуудын нэг бүрсэлмэс Италийн бас ингэж өөрсдөө тэмдэглэж авч цааш нь репортуудаа бас өгдөг юм шиг байлээ. Тэгэхээр энэ манай улсын энэ тархлаажуулалтанд хамрагдсан байгаа байдлаас үүсээ дэгдэлт хэрхэн ахаад давлгаа үүсэж байгаа байдал, энээс улбалаад өвчтний тархалт нэмэгдэж байгаа нөхцөл байдлуудыг бол дэлхийн нийтээр бас ажиглаж харж байгаа. Гэхдээ энэ засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаанд бид үлдсэн боломжтой бүх одоо хүчийг ажиллаад одоо үзэж байгаа. Одоо энэ дүүргийн дарга нарын төлөөллүүд ирсэн сууж энэ цонхаархын дүүргийн засаг дарга ахлаж байгаа.
бүгд үзэж байгаа. Энд ерөөсөө өнөөдөр шууд бие амрыг хараад гараа хоош нь Германда хийчихэж ч юм уу эсвэл хоош нь одоо ингээд суугаад санаа зовхгүй зүйлүүд тогтоос байхгүй. Аль болохын өвчний дэгдэлтийг одоо намжаах, дэгдэлтийг барих, ковидыг одоо бас тархалтыг барьж авах гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй бүгдээрээ л ордон ажиллаж байгаа. Тэгээ нийгэмд бас буруу зүрх ойлголтыг бас өрөөдөө түгэж байгаа. Санаатай санамсаргүй байдлаар бас сошиал болон энэ бусад фейсбુક орчноор одоо бас ингэж буруу зүрх ойлголтыг түгээж нийгмийг бухимдуулах, стресстүүлэх зохион байгуулалтын хэсэг бүлэг бас бүлэглүүд байх шиг байна. Тэгээ энэ дээр одоо хэдүүлээ бас нэг хариу арга хэмжээ авч ялангуяа санал бодлоос солилцож энэ хоол үйлдвэрлэж байгаа улсууд маань өөрсдөө одоо тэр дүрм журмыг одоо бас мөрдөх дэлхийн эрүүл мэндийн байгууллага за нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн эрүүл мэндийн газар захирагчийн ажлын албан нийлээд олон улсаас одоо бас олон улсад бас хөлөө зөвшөөрөгч шаашаагдсан тэр журмыг одоо манайхан боловсруулж хөргүүлсэн шүү дээ. Аж ахуйн нэгжүүд. Харамсалтай нь аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө тэр дүрм журмаа хэдийлэн зүгээр цаас мэт хараад одоо мөрдөхгүй ийм тохиолдол одоо илүү байгаагаас тэгвэл төр бол одоо хотын захиргаа авах ёстой арга хэмжээгээ тэгэл онцгой комиссоос хүсний дагуу бид нар шийдвэрүүдээ гаргаж явж байгаа. Яг арга байхгүй энэ халдварын тоог барих, өвчний тархалтыг одоо бас тогтоох, нэг талдаа хатуу хөлөөрөө нөгөө талдаа вакцины гэдэг ийм одоо хоёр л одоо зүйлүүд л явж шít. Өөр зүйл шиг вакциныг нам огт тусахгүй байх, эсвэл одоо энэ вирусын эсрэг оновчтой юм бодлого гаргаж байгаа улс одоо ер нь баг хэцүү дээ. Өөрөөсөө ярьж байгаа. Одоо Израиль гэл нэг 2 сарын 3 сарын өмнө шашигтай байсан улс одоо буцаал хандирч байгаа шээ. Энд тэнд ерөөсөө л амаргүй байгаа. Тийм учраас нэг хувь хүмүүсийн өөрсдийн хариуцлага, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагын өндөр хяналт бас зохион байгуулалт хариуцлага, төрийн зүгээс одоо нийслэл Улаанбаатар хотын захиргааны зүгээс ч гэсэн бид нар бас хариуцлагатай хандаж үнэхээр нээхгүй гэж байгаа зүйл огтоос өгөх. Өвчний одоо тархалт яваад байгаа учраас халдварын тоо эрс нэмэгдээд байгаа учраас одоо механик хүсэлтийг төр зогсоох, барих, за энэ хугацаанд нь вакцинжуулалтанд хамрах, иргэдээ одоо өвчин туссан байгаа, халдвар авсан иргэдээ эмчлэх, эмнэлгийн орны тоон хөрөлцөхгүй, ахаад одоо нийслэлийн нутгийн захиргааны 2 дугаар байр болох одоо захиргааны байраа хүртэл одоо 145 ор, ахаад дээр нь 100 ор одоо дэлгэх ийм үүрэг чиглэлийг өгөөд эхнээсээ ингэ өвчнүүдээ аваад одоо эмчлээд ингэ явж байгаа. Тэгэхээр аль болох бүх нөөц болцоогод ажиллаж байгаа гэж таах ойлгох. Цааш та энэ байдлыг хамжруулмаар байна. Тэгэхээр хувь иргэн хүн төр аж ахуйн нэгж гэсэн гурван байдлаар бүгдээрээ хариуцлагатай байж тэгээд тэр дэглэм хүн хоорондын зай, хариуцлал, маска зүүх, хоёрдугаар хоёр тун хэлгсэн одоо иргэдээ одоо бас тэр өөрчлөлтөнд нь хамруулж явах жишээ нь хөл бусдад хаалтайгаа явдаг. Энэ бол одоо жишээ нь хотын даруус майзер хэлж байгаа зүйл огтос биш. Энэ бол мэрэгжлийн байгууллагуудтай би ярилцаж тэдний зөвлөснөөр л өнөөдөр бас тав хүн би өөрсдөө санал одоо бодол хуваалцаж байгаа. Тэгэхээр та хэд өөрсдөө хариуцлагатай байгаад өгөөч. За энэ харилцааны ойлголцын санамж жишг гэдэг нөтөр ирсэн байгаа. Тэгээ энэ дээр хэдүүлээ суугаад энэ ялангуяа Монгол Улсын засгийн газрын онцгой хүмүүсээс удаа дараалан хэрэгжүүлж байгаа энэ бүхний тийм бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг хэсэгт бас энэ үйлдвэрчлэгээ явуулж байгаа улсууд бол их хүндрэлтэй ийм зүйлүүд одоо байгаа. Энийг удсан угаад яг. Гэхдээ бид одоо бас энэ дэмжих тал дээр нь ресторан, зоогийн газар, кофе шоп, одоо кафе, за сүлжээний хоолны газар, төргөө хоолны газар зэрэг энэ үйлдвэрлэл одоо үйлчлэгээ эрхэлж байгаа улсуудаа бас дэглэмээ бариад одоо явуучвал тэр хариуцлагын гэрээ гэдэг юм дээр гараа ирэх сураа бүгдээрээ бас нэг хариуцлагатай тал талдаа хандчихвал одоо бидний зүгээс нэг хориглоо зогсоох гээд байгаа юм. Эсвэл ингээд бүр огт одоо цогцолшөөлийн төр одоо цуслах юм ийм арга хэмжээ авах зүйл огтоос байхгүй. Гагцуул энэ дэгдэлт нь жирэмсэн эхчүүд рүү орж байна, өсвөр насны хүүхдүүд рүү орж байна, хүнд өвчтөе хүмүүсүүд рүү бас орж байна. Энийг манай жирийн иргэд бол маш их тийм санал хүсэлтийг буцруу одоо захимаар бол мессежээр илгээж байна. Энийг ч гэсэн мэрэгжлийн улсуудаа бас ярилцж дээрх шатны арга хэмжээг одоо аваад ингээд өнөөдрийг хүртэл ингээд явж байна. Тэгээ та хэдтэй санал бодол солилцож байгаа хэдүүлээ нэг шийдэлтэй гаргалгаатай тэгээд одоо ер нь үйл ажиллагаа явуулах тэр дүрм дээр л тохирч. Тэгэхээр одоо иргэн хүн 2 тунгай хэлгээ 14 онцсон тэр улсуудыг одоо өөрчлөлтөнд хамруулах. Ахаад дээрэс нь хүн хоорондын зай барих, ширээнийхээ хоорондын зайг бариад үйлчлэгээ явуулах. Тэгээ халдвар хамгаалалтын дэглэм гараа хариуцах. Маска зүүх мөх тийм одоо үйлчлүүлж байгаа хэрэгтэй үйлчлэл.
Ингээд хаана хүндрэл байхгүй, иргэдэн чухамсартай, аж ахуйн нэгдэн чухамсартай дээрээс нь тавьж байгаа төрөн ч гэсэн зохицуултыг одоо хийгээд дээрээс нь дэмжлэгээ үзүүлээд ингээд явчвал ер нь болчихгүй л одоо санагдаад байна. Тэгээ манайхны бас нэг зүйл болохоор ингээд нээчихлээр ингээд бүгд 2 удаа 3 удаа нээж үзлээ шүү дээ өмнө бас. Өмнө болоод өнгөрсөн тохиолдлуудыг ярьж байна. Нээчихлээр л ингээд ерөөсөө цөл палгалгээд орчдөг гэсэн. Тэгэл хэвэн юм шиг бодол ингээд явчихдаг гэсэн. Би 2-3 газруудаас орж ирсэн дээр үсэлсэн блүүскийн доотлоор ингээ ороо гарах бас тэр Шангрилагын дээр яваар ингээ ороо гарахад л ерөөсөө ямар ч халдварын хамгааллын дэглэм байхгүй, хүү оромтын цай байхгүй, битүү шахаас утсан. Ив вирус сарвал ямар ч одоо тийм өвчин вирус аваагүй улсууд байгаа юм шиг суучих чинь. Тэгэл одоо хотын даргын хувьд яг хөөхлөр энэ мэрэгжлийн зүгээс захиргааны үр хүлээч гэсэн байгаа төрлийн албаа агчтал заримд нь одоо загнах, заримд нь одоо өглөх, тэгээд одоо шаардах, хариуцлагаар одоо ярих, хариуцлагажуулах, шахах, үүрэгдэх ийм л одоо арга хэмжээ авч шээ. Тэгэхээр яг эзэн бийгүй болоод байгаа зүйлийн эсрэг хэдүүлээ басны эзэнтэй хариуцлагатай, хариуцлагын гэрээтэй тэр гэрээний дагуу бүх зүйлүүдээ ухамсарлаад ингээд одоо урагшаа хоол үйлдвэрлэгчд марч гисэн ресторан, кафе болон бусад энэ хоол үйлчлэгээний газруудын үйл ажиллагаагаа явуулж одоо болно шүү дээ. Ийм зүйлүүдээр л та хэд одоо бас ярилцъя гэж ингэж өнөөдрөөс дуудсан. Тэгээд саналын сонсоод ер нь бол хариуцлагын гэрэл байх хэрэгтэй байна. Хариуцлагын гэрээ. Тэгээ хариуцлага бол одоо төр зогсоох. Хариуцлага одоо алдахгүйгээр ингээд ханал дэглэмээ бариад мөрдөөд ингээд яваад байвал бид тэр дэмжээл. Тэгэхээр ингээд одоо чинь баг 2000-ад байна уу те? Кафе одоо нэг хоолны газрууд хөнгөн түргэн хоол одоо түгээх газрууд ресторан. Тэгэхээр одоо 9 мөх дарга бол та өөрийн хоолны ялангуяа ресторан зоогийн газруудын одоо холбооны одоо даргын хувьд бол өөрөө болон бусад танаа одоо тэр хамтарч байгаа холбоод хариуцлагатай хандчдаг. За бусдын зарим нэг нь бол одоо ингээд тэр талбайн давханд орж ирээд буцаагаад гарахтаа ямар ч хяналтгүй одоо явд. Өнөөдөр энд хөрөлж ирсэн байгаа саршин ажлын албаны хүнс худалдаа эрхэлсэн одоо хэлцээний дарга Зул заяа. За Эрдэнэ чулуун дарга нийслэлийн мэргэжлийн хэлтэн дарга, нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Отгон жаргал, нийслэлийн хэвлэл мэдээллийн хэлтсэн дарга Хонгор Зул, сонгоо архин дүүргийн засаг дарга Алтан Шагаа. За нийслэлийн сахарчийн ажлын албаны дарга хэрэг менежер ганц мөрөгсөн ийм одоо бүрэлдэхүүнтэй бид нар бол та хэд бас ярилцах. Ер нь эхний ээлжинд одоо бас нэг дөрмээр бас тохирох. Тэгээ ямар хүрээнд хэдүүлээ бас энэ ажил амьдралаа, бизнесээ, үйлдвэрлэлээ одоо явуулах вэ гэдэг. Ийм л одоо яриаг байна. Тэгээ эндээсээ гарчвал тэр 2000 аж ахуйн нэгжүүдийг хагас өдрийн одоо 12 цагаас хүлээж аваад соёлын төвөргөнд тэр зайгаа бариад уулзалт тэгээд нүүр нүрээ харсныг тулаад тэгээ нэг дөрмөө тохироод за энэ хүрээнд та хэд ажиллаж шүүгээ. Тэгээд тэр хариуцлагын гэрэн дээр бүгдээрээ гараа өсгөх зураад одоо манайхаас бол ганц хариуцж байгаа ганц нэмэр дарга байна. Манай хуулийн хэлтсийн дараах мөнгө шагаа дарга гэдэг энэ холбогдох одоо үүрэг хүлээсэн хүлээж байгаа улсууд нь бас энэ гэрэн дээр гараа өсгөх зураад тэгээд тал талтай хяналттай хариуцлагатай ингэ явуучвал би одоо болохгүй зүйл огтос байхгүй л гэж боддог шүү дээ. Тэгээд тэр 1000 хүнтэй нь одоо соёлын төвөргөнд хэдүүлээ дэглэмээ бариад маскаа зүүж байгаа хүн орондоо зайгаа барьж байгаа. Тэгээ ороход мэдээж энэ голомтын хариуцлага хийсэн байна. Тэгээ гараа болон одоо бас хариуцлах шагаал нэгээс 2 цаг л сайн ярилцж байгаа нэг ойлголцоод тэгээ үйл ажиллагаа нь одоо нэгэд ингэ цааш нь явах гэдэг. Ерөөсөө хотын засаг даргын хувьд татгалах зүйл надад байхгүй. Дэмжмээр байна. Гол нь дөрвөн дээрээ л хэдүүлэг тохирчмор хариуцлага дээр. За яасан мөхтөр. За юуны төрөнд ресторан зоогийн газрын холбооны удирдлагыг бас хүлээж авч байгаа нийслэлийн засаг дарга буюу бусад Улаанбаатар хотын удирдах албан тушаалтнууд та бүхэнд баярлалаа илэрхийлье. За өнөөдөр оройн цаг болсон ч гэсэн бас бүгдээрээ бас мэргэжлийн ажлыг бас хийж гүйцэтгэж байгаа төрийн байгууллагын ажилтнууд Улаанбаатар хотын одоо өдөр тутмын үйл ажиллагааг бас тогтвортой явуулахын төлөө ажиллаж байгаа та бүхэнд бас бид нар талархаж байгаа гэдгийг энэ түрүүнд бас илэрхийлье гэж бодож байна. За би бол одоо манай салбарын хувьд бол бас нэг хэдхэн тоо бас та нарт бас хэлье гэж бодож байгаа. Ер нь бол ресторан зоогийн газрын холбоо гэдэг бол галтгоо бүхий үйлчлэгээ явуулж байгаа 3503 одоо тийм Улаанбаатар хотод галтгоо байдаг юм аа. За энд бол бид нэр сургууль цэцэрлэг буюу төрийн байгууллагын одоо галтгоог бол оролцуулаагүй. За нийтдээ бол ресторан бол 1000 гаруй.
кофе шоп бол 152, кафе 201, цайны газар 1145. За бүх төрлийн бар, караоке нь бол 1000 гаруй гэсэн ийм тооцоол байдаг. За өнгөрсөн хугацаанд бол бид нар судалгаа хийхэд бол нийтдээ 1.5 жилд одоо цар тахлын одоо энэ үеийг би яриад байна шүү дээ. 1.5 жилд бол нийтдээ 130 өдөр бол манай салбарын ресторанууд хаагдсан. За энэ ойролцоогоор 3 сар нийтдээ 200 өдөр хагас одоо хаагдсан одоо дэглэмийн ийм горимд ажиллаж байсан. Тэгэхээр үндсэндээ бол манай салбар бол үндсэндээ энэ 1.5 жил бол барагч одоо 50% нь бол үйл ажиллагаа явуулж чадна. За ресторан нээгдэх хаагдах, хоолны газар нээгдэх хаагдах болгон дээр бид нар алдарт хүлээдэг. Нийлэхэд л одоо дунджаар бид нар тооцоол гаргахад 2.5-аас 3 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн татж авдیں۔ Хаалаа гингүүд л яг тэр хэмжээгээр бид нар тэр хүнсний бүтээгдэхүүнүүд нь бол хог хаягдлуулдаг. Одоо жишээл хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнөөдөр бид нар үйл ажиллагаа явуулна гэж бодож ийсэн. Гэтэл өчигдөр орой дөнгөж 22 цагт бид нар та нар хэвийн одоо үйл ажиллагаа явуулж чадахгүй тий хөргөлтөөрөө л явуулна гэдэг ийм мэдээлэл ирж байгаа. Тэгээ энэ болгонд чинь энэ хувийн хвшлийнхэн чинь хохироод байгаа маа. Хохироод байгаагийн тоон жишээ нь гэхлээр манай салбарын нийтдээ 25% нь дампуурсан, үүд хаалга хаасан. 35% нь одоо ажилтнууд нь цомгтголд орсон. Ажилгүйдэлтэй. Нэг хаах болгон дээр бид нар энэ эрсдлүүд нь үүсдэг. Туйлын хүнд хэцүү байдалд байгаа. За энэ бол мэдээж салбар болгон өөр өөрснийхөө зовлонгуудыг ярихад бол тиймэрхүү тоонууд ярих баг. Гэхдээ яг хуу бас нэгэн тос бид нар энэ чинь бас энэ сэдвээр ярьж байгаа учраас энэ тоонуудыг хичгэн зүйтэй хаа гэж үзэж байгаа. Тэгэхээр мэдээж нийтийн эрүүл ах уу, нийгмийн эрүүл ах уу, цар тахал одоо пандеми ярьж байгаа энэ цаг нөхцөлд бол бид нар ухамсартайгаар маш сайн ойлгож байгаа. Ресторан зоогийн газар буюу хоол үйлдвэр үйлчилгээний газар бол хамгийн эрсдэлтэй бүлгийн төвлөрдөг газрын нэг гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. Яг тэгвэл хоолоо идэх юмээ уухын тулд маска тайлдаг. Энийг бол бид нар маш сайн ойлгож байгаа. Тийм ч учраас та улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комисс тавьж байгаа шаардлагууд нь бол маш зөв зүйтэй шаардлагууд тавьдаг. Рестораны үйлчилгээний 50%-ийг нь одоо 50% нь үйлчлэх, зай хоорондоо 2 м барих, нэг суудлыг алсах тий. Одоо хамгийн сүүлийн тавьж байгаа шаардлага нь бол одоо 2 тунгаа хийлгээд 14 хонсон ажилтнууд нь ажиллана. Дээрээс нь үйлчлүүлэгчээ яг тийм хүмүүсүүдэд явж ажилуулна гэдэг нь бол маш зөв шийдлээ гэдгийг бол манай салбарынхан маань бол дэмжиж байгаа. За өнгөрсөн хугацаанд бол мэдээж манай салбарын одоо би дийлэнх олонх нь биш одоо маш 100 тооны одоо хоол зоогийн газрууд бол энэ дүрм журмыг биелүүлээгүй юм байна гэдгийг түрүүний бас бид нар сонслоо. Хүлээн зөвшөөрж байна. Тим явдал бол гарч байгаа. Тэгэхээр дүрм журмаа биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгжүүдээс болж бусад аж ахуй нэгжүүд нь хохироод байгаа гэдэг нь айгүй харамсалтай болчихдог. Нийт салбараар нь ярихлаа. Тийм учраас бид нар бас өнөөдөр энэ уулзалтыг хийгээч гэдэг хүсэлтийг тавьж засаг даргад тавьсан байгаа. Тэгэхээр засаг дарга биднийг бас хүлээж авч те илүү нааштай бас хандаж одоо хариуцлагатай бүгдээрээ тал талдаа байя, нэгдсэн уулзалтыг хийя. Аж ахуй нэгжүүд маань бол хариуцлагыг маш өндөр түвшинд барьж явъя гэдэг энэ одоо шаардлагыг хүлээж авал одоо цаашдаа нэгэд явхад бол болцоотой гэж ярьж байгаа учраас бид нар бол одоо тэр уулзалтыг хийхэд энэ уулзалтыг бэлтгэхэд хариуцлага цаашаа өрөөд явхад бол бэлэн байна гэдгийг хэлэх байна. За баярлалаа. Юу олон бид нар ч нөгөө яг хоол юуны ресторан зоогийн газрын холбооны улсуудыг бас хүлээж авч уулзаад хэдүүлээ энэ үйл ажиллагаас хориглохоос өмнө сарай энэ цар тахлын дэвтэлтийг үдийн ийм хүү хэмжээний хүчин чинь бас төсөөлөг үлээсэн л дээ. Чи нөгөө бидэнд нөгөө өргөн тарагдаж барагдахгүй зүйл учраас ч бас яг тэр гэж бас хэлэх нэг төвхтэй биш дээ одоо. Тэгээд нэг өдөр багаас нэг өдөр ихсэл ингээд ерөөсөө энэ хүмүүсийн хооронд бас хариуцлагатай байхаас л зүйл шалтгаалаад байна гэж боддог бодоод байна. Тэгээд нөхцөл байдлаас бидний ярьснаас илүү бас өөрчлөлтүүд ингээд гараад ирсэн. Тэгэхээр би бас энэ ялангуяа хүнсний үйлдвэрлэлийн мөн одоо ресторан зоогийн газрын
холбооны улсууд, хүмсгүүд, кафе болон одоо кофе шопын үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмсүүдэд төлөөллүүдийн хагас өдрийн 12 цагаас соёлын төвөргөнд нүүлж байгаа. Тэгээд тэнд нь мэдээж хүн орондоо заагаар чинь тэгээ хэдүүлээ нэг бүр сайн ярилцсан. Тэр хугацаанд яг хөөхлөөр одоо нэг төлөөллүүд хүмсүүд та бүхэн маань одоо яг энэ боловсруулсан. Энэ бол харилцан ойлголцсон санамж шиг гэдгийг одоо болоод энэ дээр хэдүүлээ хариуцлагын гэрээ гэдэг юм хийчихье гэж. Хариуцлагын гэрээ. Тэгээ энэ гэрэн дээр яг энэ саяны ярьсан зүйлүүд дээр л одоо нэг энгийнээр хэлэхэд 4 зүйл байна. Ерөөсөө тэр нэг 2 тун хэлгсэн ажиллаж албаа авч үйлчлэгчнэр бол 14 хоногоос дээш байх ёстой байна. За тэгээд хүн хоорондын зай, ширээ хоорондын зайгаа яг тэр 4 журмын ханд мөрдөөс агчих. За орж байгаа улсууд дээр мэдээж бас шаналтай нөгөө хүнийхээ тоог шахахгүйгээр яг тэр зай зайд нөхөө үйлчлэгчнэр аваад ингээ одоо эхний ээлжинд одоо яваад эхлүүл би дэмжмээр байна. Яг үүндээ одоо бас нэг санаа зовж байгаа зүйл бол энэ вакцины хийлгээгүй байгаа. Энэ хүмсүүд мөн ч гэсэн амь насны нөгөө маш өндөр эрсдэлээр очиж байгаа юм. Тэгээд одоо жимсийн эхчүүд гээл өнөөдөр бас ингээ дуур санаа их зовж байгаа зүйл яа хөөхтүүд байна. Өндөр настангууд байна. Суур өвчтөө одоо хүмүүс хэл эдгээр хүмүүс маань одоо бүр эрсдэлтэй бүлэг дотороо явж байгаа. Тэр вакцины учраас. Тэр вакцины хийлэгдсэн байгаа улсууд нь харьцангуй хөнгөн тусаа явж байгаа. Нус хойчих юм уу, халуурахгүйгээр хоолой сэрүүлэх юм уу. Тэгээ бусдаа одоо тийм халдвар тараагаад байдаг өөрт нь одоо шинж тэмдгийн төдийлийг илэрдэг. Нэг юм болчиход байгаа учраас ер нь вакцины 2 тун хийлэгдсэн байгаа улсууд бол ер нь өөрөө тэгчих гэж ойлгох хэрэгтэй юм байна. Тэгэхээр нөгөө хэдтэй очиж халтаагаад байдаг. Нөгөө хэд нь цаашаа мэдэхгүй нөгөө вакцины хийгээгүй улсууд нь хүндэрчээд өнөөдөр эмнэлгийн одоо энэ эмнэлгийн хөрөлцөө, эмнэлгийн орны хөрөлцөө бол одоо хотод өвнөхөр хүнд байгаа шүү дээ. Тэгээ энийгээ бас давхар бид нар тооцож бодож нэг эрх ашиг явж байгаад нөгөө эрх ашиг заавал одоо бас өгүүлж дутагдж нэг хэсэг нь бухимдал төрж үүдэг, нэг хэсэг нь одоо жишээ нь сэтгэл ханамжтай байх. Тэгээ энэ болгоныг хэдүүлээ нэг тийм тэнцвэртэй зөв зохицуул бол одоо хотынхаа хэмжээнд бол гарчмаар. Тэгээ энэ дээр л одоо хэдүүлээ сайн ярилцаад энэ хариуцлагын гэрээ гэдгийг хийгээл. За нөгөө талд нь гантан бүлдэрээ захирч ажлын албан угаасаа хоол хүнс хариуцж байгаа. Тэгээд гантан бүлдэрээ гороод мөнгө шараа оруулж манай хууль хэлсэн. За энд нь 9 мөхтараа гороод өөрхийн орох юм. Нэг төлөөлөл нэгээд. Би бол одоо 1200 2000 үйл ажиллагаа эрхэлж байгаа, гүйцэтгэх эрхэлж байгаа улсуудынхаа төлөөллүүдийг би одоо бүрэн оруулсаар гэж бодож байна. Тэд маань харин хариуцлагатай байх. Би энд хэдүүлээ шахаа явуучих хэрэгтэй. Тэгэхгүй яг түр 9 мөх дарга хэлдгээр цохирлын хэлдгээр нэг хэсэг нь хариуцлагатай байгаад байдаг. Нөгөө хэсэг нь хариуцлахгүй тэгээд ингээд ингэсийгээ болд ингээд нөгөө монгол хүний тийм хэнэггүй талбын зангаар орхичдаг. Тэр нь эргээд сөрөг үр дагавар авчирдаг. Халдварын тархалтыг үүсгэждэг. Нөгөө хичээгээд байгаа улсуудаа бас давхар хорлцдог. Тэг ингэмээргүй байна гэсэн санаа. Тэгээ нэг ойлголцчод би үлээж авч уулзаад бүр бүгднтэй нүүр тулж байгаад нэг уулзаад тэг бүгд гар авшиг сураад энэ бол бидний хариуцлагын гэрээ, энэ бол бидний ойлголцлын гэрээ, дөрвийн гэрээ болно л гэж. Тэгвэл ойлгомжтой болчих واخ. Ингээд танаахтаа хийгээд эхлүүл бусд нь яг хөөхлөөр нөгөө хэдтэйгээ ч гэсэн бид нар спортын жим одоо нэг фитнес эрхэлж байгаа улсуудаа дараагийн хугацаанд нь бас яг ингэ загвар олгоод явчихмаар байгаа байхгүй. Тэгэхгүй нийлээ ихлээр бүгд нийцдэг. Яг энэ хариуцлагын гэрээ загвар стандарт байхгүй мөрдөж байгаа дүрм журмынхаа хэмжээнд явахгүй байгаа учраас орхичод байгаа байхгүй. Тэгэл орж исэн болгоны эрүүл юм шиг бодоол гэдэг. Тэгээ энэ нь болохоор хүний нүдэнд харагдаж нэг галт баригдахгүй учраас бидний ч одоо маш хүнд байдалд орж шүү дээ. Тэгвэл танаа дээр эхлээд явчихвал бусдын дээр нь ингээд копи пастыг явуучвал гэсэн санаа. Тэгвэл хагас өдөр ойлголцоод хурал хийгээд бүх юмдаа шийдээд ингээд гарыг гэдэг юм одоо бодлоготой бай, ийм шийдвэртэй бай. Тэгэхээр та хэд өнөөдөр бас суугаад энэ хариуцлагын гэрээ гэдэг дээр талууд хоорондоо суугаад тохирол. Тэгээ энэ гэрээ гараад ирвэл фитнесч байж болно өөр юу вэ? Нөгөө бас нэг хийх хүсэж байгаа үйл ажиллагаанд доголдоод байгаа, орлогогүй болчиход байгаа. Энэ улсуудаа бас тэмцэхүүднээс ийм зохицуулалтаар ус явуул би болох уу гэж байна шүү. Тэр юм заавал гаргалгаа байдаг. Заавал шийдэл байдаг. Гэхдээ бид нар гол нь ойлголцож хоорондоо хамтарч
Тэгээд хариуцлагатай байх л асуудал. Тэр болохгүй бүтэхгүй зүйл чинь дэлхийд дээр алга шүү дээ. Одоо Европын холбоо хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулж болоод Японд бол цөмөн үхийн тэмцээн явдгаар яваал. Тэгвэл одоо бид энэ дээр яагаад Монгол хүнээс агуулгах ухаанаар халиваад хандж болдгүй юм бэ гэсэн санаа яваад. Энийг хэдүүлээ бас нэг жишг болгоод гаргаад ирсэн. Гаргаад ирмээр байл. Жишг болгоод. Тэний соёл тогтооч юм. Хотын дээр тэгж бодож байна. За манайхан санал хэлээ явчих. Эрдэнэ жил 6 төмөр дээр золзой алтан шагаа хатун жаргал дээр тэр нэг цагдаагийн байгууллага хүн амьтан бариад аваа явсан гэсэн тийм зүйл байхгүй ч тийм. Буруу зүрх яриад байгаа зүйлүүд төр тайлбараа өгж явж байгаа хэрэгтэй хатун жаргал дээр. Одоо хууль зөрчиж ноодын зүйлээр ингээд явуулж байгаа ресторан өндөр шахсан гэсэн асуудал өнөөдөр сошиал шинээр тийм асуудал байхгүй. За үнэндээ бол засаг даргын зарчим ажлын албад бизнес мэргэжлийн газар бизнесээр бас хамтсан шалгалтыг хийж ажиллаж байгаа. За энэ шалгалтын хүрээнд нийтдээ 3000 орчим төрийн албаа агчлал 3 цагийн хэмжээр үндсэндээ өглөө 8 цагаас шөнийн 02 цаг хүртэл үндсэндээ COVID-19 хариу арга хэмжээний хялбарж ажиллаж байгаа. За энэ ажлын явцад бол ямар нэгэн байдлаар хөлж өртсөн бусдыг хязгаарласан бодлоо үйлчлэгийг тодорхой тогтоомжинд дагуу явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд тогтоомжтой үйлчлэгийг хязгаарласан тийм зүйл одоо гарахгүй хэлье. ийм зүйл болж байгаа худал мэдээллийг араас нь бас зөв мэдээгээ болоогүй процессуудад тайлбарлаж одоо явахгүй бол худал зүйлийг мянга тавхлаар үнэн болдог гэж байна. Тэгээ чи одоо ерөөсөө их тийм үнэн худал мэддэхгүй ингээд янз бүрийн юм яваад байгаа учраас тэгээ дээрэс нь манай нийгэм иргэд маань ч гэсэн одоо олон хоног хугацаанд хөлөөрөө тогтооц хатуу хөлөөрөө тогтоогоод стресс ихтэй байгаа гэдгийг бид нар нийгмээ их мэдэрч бас ажлынхаа уялдаа холбоо хурдыг зохион байгуулж бас ажиллах хэрэгтэй байгаа шүү. За. Эрдэнэ жил дараагаас юу вэ? Тэгээд манай хувийн хвшлээс бас саналууд байвал хэлээд яриа авчих хэрэгтэй. Өнөөдөр бас нэгдүгээр дараа манай бид нар одоо 2011 сараас шийдсэн Улаанбаатар хотын хэмжээнд бол ковидоос авсан сэргийлэх арга хэмжээний хян шалгалтыг хийгээд явж байхад бол манай хоол үйлдвэрлэлийн газрууд бол баггүй зөвшөөрөл гарч байгаа. Сая 9 мөх дараа өөрөө ч бас хэлж байна. Зарим нэг ресторануудын бас одоо энэ гарч байгаа зөвшөөрөл татварлаас болоод салбарын одоо нэр хүндийн асуудал яригдж байна гэх. Тэгэхээр бид нар хаана хичээх хэвээр. Өнөөдөр төрийн байгууллагч гэсэн өнөөдөр бүх шатандаа бүх хяналтуудыг тавиад явж байна. Монгол улсын хэмжээнд одоо 3.3 сая хүн амтай. Монгол улсын хэмжээнд бол 200 мянган төрлийн албаа багч байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар 3.1 сая хүний төлөө 200 мянган төрлийн албаагч ажиллаж байгаа гэдэг энэ тоог бас манай аж ахуйн нэгжүүд бас ойлгох хэрэгтэй. Хотын хэмжээнд бол өнөөдөр 2000-аад ресторан, хоол үйлдвэрлэлийн 4200 газар одоо ингэ төгөл ажиллагаа эхлүүлүүд явуулж байгаа. Энд бол зөрчил дотоод нэлээдгүй гарч байна. Хамгийн наад захын одоо зүгээр үйлчилгээний стандартууд дээр бол халууныг үзэхгүй байна, бүртгэлээ хийхгүй байна. Дээрээс нь одоо ариутгал цэвэрлэгээ 2 цаг тутамд хийхгүй байна, агаар сэргэлт огт хийгдэхгүй байна. Дээрээс нь ажилчдынхаа эрүүл мэндийн асуудлыг аж ахуйн нэгжүүд бас анхаарахгүй байна. Өөрсдийнхөө ажилчин албан хаагчдынхаа эрүүл мэндийн үзлэгт оруулдаг бүгдийн шинжилгээнд хамруулах хэрэгтэй хоол үйлдвэрлэлийн газрууд. Дээрээс нь одоо 2 дугаар тонгийн асуудал яригдж байгаа. Үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс үйлчилгээ авж байгаа иргэдэн байна. Аль нь талдаа бол би энд бас хяналттай баймар байгаа. Өөрөөр хэлбэл үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын стандартаар барьдаг. Стандарт барьдаг газар нь манай үйлчлүүлэгч нараас орж үйлчлүүлдэг ийм одоо соёл суралцах талаар бол савтан дарга хэлж байгаа. Энэ бол яг үнэхээр зүйтэй. Тэгэхээр одоо цаашдаа бол энэ хяналт гэдэг юмыг зөвхөн төрийн байгууллагын хяналтыг хүлээгээ суух биш. Засгийн газрын 311 дугаар тогтоолоор төрийн байгууллага хувийн хвшлүүд өөрөөсөө хянах үндсэн одоо юм үүрэгтэй хуулилчлаа заагаад өгсөн байгаа. Тэгэхээр манай ресторануудын холбоо, манай нэгдэж байгаа одоо энэ хоол үйлдвэрлэлийн газрууд бол энэ засгийн газрын 311 дугаар тогтоолыг нэм төрөнд одоо хэрэгжүүлээд өөрөөсөө хяналтаа тавьж ажиллаарай. Өөртөө хяналтаа тавьж ажиллаарай. Энэ бол хамгийн гол зарчим байгаа. Тэгээ цаашдаа нь алдаа татварлыг гаргаж болохгүй. Өнөөдрийн одоо энэ дүн мэдэн дээр 1000 одоо гарan одоо ресторануудаас бид нар энэ
хугацаанд бол бас 15-6 рестораны тусгай зөвшөөрлөг туслах асуудал яригдж байгаа. Энэ маань одоо яаж юм хэрэг мэргэжлийн албан байгууллага бол торгох, хариуцлага тооцох системийг нэгдүгürt барьдгүй зөвлөн тусгай ажиллагаа бүтэн жил хийлээ. Одоо бараг ерөөсө бүх салбарт мэдээлэл очсон байгаа. Энэ мэдээллийг хэрэгжүүлэх үүргийнхаа гүйцэтгэл дээр нь одоо хяналт тавьж байхад бүтэн жилийн одоо энэ тавьсан шаардлагыг одоо хэрэгжүүлж чадахгүй зарим нэгэн газрууд бол байна. Тийм ч учраас бид нар бас энэ 1000 гаруй газруудаас нэг 15 газрын асуудлыг тусгай зөвшөөрлөг туслах саналыг бол хотын захирагчийн албанд хөргүүлээд ирсэн байгаа. Цаашдаа одоо ингэж нэгэнт мэдээлэл зөвлөмжөө өгсөн энэ хяналтыг бид нар жил гаруй тавьсан. Одоо гүйцэтгэл дээр хүн болгон ухамсартай хандаж аж ахуй нэгж болгон хичээж ажилласаа хүсэж байна. Тэгээд ингээд хамтын үйл ажиллагаа үр дүнтэй болох юм бол цаанаа бол үндэсний ашигын төлөө олон хүний эрүүл мэнд амь насны төлөө бид бүхний хийсэн ажлыг үр дүн бас гаргах ёстой. Та бүхэнд бас ажилтны амжилт хүсье. Тэгээд одоо энэ төр аж ахуйн нэгжлэг бидний энэ хоорондоо ойлголцол хамт ажиллагаа. Тэгэхээр гол нь одоо төрийн хэлбэрийн цаавар болгох чинь үсгээ хол үйлдвэрлэлийн газар байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд тэднийтэйгээ төлөөлөлтөд нэг уулзаад нүүр харж байгаа. Тэр хооронд яг хөөхлөр төрийн эрдэнэт даргын хэлдэг зүйлүүдээ тааж бас эндээ сайн тусгай. Энэ бичгээр бидний л байгаа юм байна. Нөгөө тангаргийн гэрээ гэдэг шиг ойлголцол хариуцлагын одоо тийм хамтын ажиллагааны гэрээг зурвал яг үүндээ та бүхний үйлчлэгч гэсэн хотод их хэрэгтэй байгаа шүү дээ. Ягаад гэвэл үйлчлэгчийн сайжраа, орлогчийн сайжраа дараад ирээд мэдээж манай хотын татварын бааз суурьшууд нэмэгдэн эргээд энүүгээрээ бид нийгмийн эдийн засгийнхаа тулгымцсан асуудлуудаа шийднэ, төрийн албаныхаа тулгымцсан асуудлыг шийднэ. Ингээд энэ чинь харилцан хамааралтай одоо тойрол одоо яваад байдаг учирч үзтэй амьдрал. Тэгэхээр бид бол одоо ер нь бүх талаас нь одоо дэмжих гээл үзээд байна шүү дээ. Энд ерөөсөө эсэргүүцээ 20 цагтаад байгаа зүйл огт байхгүй. Өнгөрсөн хугацаанд бол ерөөсөө миний өгсөн үүрэг даалгаврууд ерөөсөө торгохыг бол нөхцөл байдал хүнд байна. Тэгээд зөвлөл туслаад арга зүйн дэмжлэг үзүүлээд мэрэгжлийн арга зүйн туслалцаа үзүүлээд та бүхэн бол одоо ажиллах ёстой гэдэг юм юу бол одоо бодлого ямагт барьж ирсэн. Сүүлдээ бол нэрээ зарим нэг зүйлдер бас яах юм бэ шүү дээ. Аюу гэдэг тийм нэг сэтгэлд нэг жоохон аль болоход бид дэмжих гэдэг зарим нэгэн тэгэл хариуцлага алдаад зөвхөн өөрсдөө байгаа юм шиг зарим тийм хувийн хичээсэн байдалтай одоо байгаа. Бусдыгаа боллоо. Тэгэл төрөөс өгж байгаа, юунаас нийслэлээс өгж байгаа зарим зүйлүүд төр ч гэсэн тэр шууд одоо эсвэлтэл үзүүлэх юм уу? Тэр дүрм журм тогсон юм да байхгүй. Тэгээ бусдаа нэг халдвар тараагаад байгаа юм зүйл гэсэн бол гараал. Ингээл байгаад байгаа юм л та тэгэл. Тэгэхээр итгэлийг л хэдүүл алдмааргүй. Биеиндээ маш сайн итгэе. Тэгээ итгэлцэл гэдэг бол мэдээж ойлголцол. Итгэлцэлээр суурилгууч нь одоо би нэг бодлого гаргаад байдаг байхгүй. Ерөөсөө тийм. Итгэл гэдэг бол маш чухал зүйл. Энэ дээр суурилсан хэдүүлээ одоо бодлого гаргая. Тэгээ та хэдийн төлөвлөгөө хэмжээ. Тэгээд мэдээж итгэл төрхийг наамал хэдүүлээ ойлголцох хэрэгтэй. Ер нь одоо шинэ хотын энэ удирдлагын багтмал юу хүсэж байгаа. Та хэд мань юу хүсэж байгаа. Энэ хоорондын уялдаа холбоо ярилцлагын төвшөнд чинь нөгөө итгэлц чинь бий болвол ингээл цаашдаа ер нь хотын даргын байр суурь, хотын удирдлагын багийн байр суурь маш тодорхой болоод ойлгомжтой болоо гараад. Тийм учраас тэр 1000 гаруй 2000 гаруй аж ахуйн нэгжийн төлөө 1000 гаруй хүнтэй нэг томоохон зааланд нөгөө дэглэмээс өгч байгаа уулзчаа гэдэг би тэг итгэлцэл ойлголцлыг бий болгох гэдэг. Тэгэхгүй буруу зүрх мэдээлүүд их явал одоо шинэ цагдаагийн байгууллагын аль албаагч одоо шинэ барайл зодод ч юм ингээд орой явцсан гинлээ хотын даргааны эсэргүүцэж байгаа гинлээ энэ нөхөр ахаад хөлөөрөө тогтоохон гинлээ ингээ аж ахуй нэгжүүдийг бүр боомлогч байгаа гинлээ гэх ийм хачин боршууны ярианд итмэргүй бид нар бол хэзээ ч тийм байр суурь барихгүй аль болох энэ аж ахуй нэгжүүд маань орлоготой байж иж цаашлаад бид ч гэсэн бас н орлоготой бол тийм учраас хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх бизнесийн байгууллагуудыг болдгсон бол бүгдийг одоо шинэ ямар нэг хүн сурталгүйгээр ямар нэгэн дарамтгүйгээр тэгээд үнэхээр хот хөрөө санхүүгийн боломж болцоотой бол санхүүгийн зээл их усүрэн дээр нь ч дэмжих ийм болцоонуудыг гаргаж ирээ. Нөгөө хот гэдэг их айлчин өөрөө том бизнесийн төв юм аа гэж. Тэр бизнесийн төв гэдгээр зарим улсууд зөвхөн энэ нөхөр бизнес хийж харчаа өөртөө ашиг хийх гэж хараад байгаа шин. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Бизнес эрхэлж байгаа улсуудаа бизнес эрхлэх боломжийг өргөн болгоод өгөө л гэж. Одоо замаар бол хурдны зам дээр гаргаад орон нутгийн зам биш.
Шорон занаар биш, хурдны зам дээр гараад. Тэрэнд нь бид нэр бодлого үйл ажиллагаа гарна, дэм тус болоод чиглүүлээд өгч. Ийм л юм хэлж байгаа. Тийм учраас хувийн хвшилтэд дэмжнэ гэдэг чинь бизнесээ дэмжинэ гэсэн. Хот хөдөгчийн өөрөө бизнес үйл ажиллагаа, аж ахуйн тооцоон дээр явдаг том аж ахуй ажил шүү дээ. Энэ дээр нь одоо төр хүн сурдлаа багасгаад, хот хүн сурдлаа багасгаад ингээ хүнд үйдэн аж ахуй нэгжтэй дэм тус болцоог нэг улам өргөн болгоод өгөх гэсэн санаа хардны явж байгаа. Тэгэхгүй эн чинь бас мушгаад байх юм шүү дээ. Хот гэдэг том бизнес юм байна. Тэгээ энэ нөхөр өөрөө бизнес явж байгаа юм. Тийм зүйл хогтоос байхгүй шүү дээ. Төрийн албаны яс зүй хэмжээж уус тохирохгүй зүйл. За хатаж яагаад дараа. Таамагийн өсөлтөөс амаргүй аж ахуйн нэгж байгууллагуудаа зөвлөн туслах үйл ажиллагаа одоо тогтмож бас мэргэжлийн цагдаа худалдаа үйлдвэр үйлчлэгийн хэлтс маань бол одоо тогтмол одоо мэдээлэл өгж одоо зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж байгаа нэгдүгээр. За хоёрдугаар бол нөгөө яг хай бой гэсэн ямарч санаа сэтэл байхгүй. Аль болох одоо дэмжих энэ чиглэлээр барьж байгаа. За саяас олон удаа бас давтамжтай гарч байна. Халдвар хамгааллын дэглэм барих асуудал манаас сулраад ирсэн. Манайхан жиг өөж байгаа хандаад байгаа байхгүй. Эхэндээ овоо нөгөө хөл өрөө тавьлаад цэгцтэйгээ явж байсан сүүлрүүгээ сулраад ирсэн. Бүртгэл байхгүй болсон, халуун хэмжээ байсан, цай хооронд доогорхоо байсан, хариуцгал хийгдэх байсан гэдэг ийм хүндрэлтэй асуудлууд гарсан. Тэр энийг одоо өдөр тутам шалгалтын үед хамтрах, зөвлөх энэ чиглэл рүү их тутгын анхаарч байгаа. Аж ахуйн нэгжүүд маань ч гэсэн бас маш хариуцлагатай аж ахуйн нэгжүүд байна. Яг тогтмолцуулсан бүх стандарт нормоо барьж байгаа. Заавал одоо саана хажуугаар саар гэж яг ийм одоос дэглэм барих хүн урсгалаар нь орхицсан аж ахуйн нэгжүүд байна. Энэ маань зөрүүлээд нөгөө бусад одоо бас хариуцлагатай аж ахуйн нэгжүүд ингээд татаад. За мөн одоо бас яг одоо ковидтэй нүүр тулаад одоо дүүргийн онцгой хамсыг ахлаад ажиллаж байгаа хүний хувьд иргэд маань одоо бас нөгөө халдвар тээгч болцсон, ойроо хайрдагч болцсон. Ирэх гасан мөртөө гэрийн тусгаарлалт байх хэвээр хүмүүс маань бас гадуур өсөлжүүлээд явчихдаг. Өгөн дөрөхгүй хэлэхээр одоо ууралдаг, заарладаг. Тэгээд өрхийн имлэг нь бас шаардлага тавьдаг. Тэгээд цагдаагаас хүртэл хэлж байгаа шүү дээ. Та ийм тохиолдол ирэх гарсан байна. Та одоо гэртээ ийм журмын доо ингэж байшгүй. Тэгээд хаана гэж байгаа мэддэггүй. Зарим нь би одоо тусаагүй шүү дээ зүгээр байгаа. Тэгээд одоо тэр одонгийн найран дээр очиж сууж байгаа юм байна шүү дээ. Энээс болоод нэг халдвар чинь дийлдэггүй. Тэгээд тэр чинь нэгдгээрээс гарсан дэлгүүр орно. Цайны газар, зоогийн газар орно. Нийтийн байгууллагаар үйлчлэнэ. Тэгээд тийм юм эрсдэлтэй хүн яваад ороход нөгөө аж ахуйн нэгж байгууллага маань стандартаа байгуул тэгэл дамжуулагч болоод халдварын дэм боломж болоод яваад байгаа юм. Тэгэхээр энэ одоо нэгэн тийм далд хэлбэр шийдсэн энэ ковид чинь өөрөө эрсдэл өндөр байгаа учраас тэр ковидын эрсдэлтэй хүн одоо тэр аж ахуйн нэгж байгууллагуудаар үйлчлэхэд стандарт нормоо барьж байгаа бусдад халдахгүй бас давхар одоо энэ л хамгаалт энэ л дэглэмийг өгөх бас хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бас хотын дарга хэлж байгаа энэ аж ахуйн нэгж байгууллагууд бусад салбарлага бас энэ хамтын ажиллагааны гэрээг одоо салбарлаж гэдэг бүр нэг том зорилго уриалгатай болоод ингэж явуулдаг. Аль алинд одоо тустай нэмтэй гэдэг үйл ажиллагаагаа явуулахад бол нээлттэй гэж миний хувьд үзэж байна. Я тэр хоёулаас суугаад чи хариуцлагын гэрээ бас ингээд юу байдлаар орчуулах зүгээр байна. Гурван зүйлтэй тохиол. Тэгэд яг зөвхөн мэрэгжлийн улсууд ганц хамар дараа болон энэ танаахан одоо бас энэ дээр юу гэж өөрсдийнх нь байсан. Нэг хөнгөлүүлэх гэдэг бас. Тэгэхдээ бас нэг хитрхи бас нэг ингээд нэг тийм солиулах гэдэг бас ирэхгүй шүү дээ, тий. Хариуцлага ярих гэж байгаа. Батон жиргал хурандаа өөрөө усан дээр байж байгаа ч бас ороод. Гэтэ бити их хөнгөлүүлчихэрээ бас. Хэцүү болгоод манайхаж чангалаа ичдэг. Тэмгүй байгаа ч. Тэгээ хаанаасаа бас тал талаас нь сандууд таагаал. Тэгээд оруулчвал би хагас сайны 12 цагаас 1000 орчим хүнийг хүлээж аваад уулзаад тэгээд одоо тэр юун дээр гэрэн дээр нэг гарах сурвалж тэгээд хэдүүл ажиллаа. Тэгв. Би юу тийм бодлоо л байна юм яа. Өөр одоо надад бол нэг тийм шин санаа ч юм шилдэг санаа ерөөсөө алга. За манай
Би хүлээж авч бас хийсэн тань маш баярлалаа. Тэгээд энэ уулзалт бол нэгэн үйлдвэртэй болоо гэж бодож байна. Бизнес эрхэлж байгаа манай салбарын нэг дахих бас нэг том боллоо. Дээрээс нь бас нэг талаасаа бас манай аж ахуйн нэгжүүд маань бас хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг бол бид нар бас ухамсарч ойлгож байгаа. Төр хувийн хвшил дээрээс нь манай үйлчлүүлэгч гэдэг маань одоо ард түмэн үйлчлүүлж байгаа хүмүүсүүд маань ч гэсэндээ бас хариуцлагатай байх хэрэгтэй юм а гэдэг үгнээсээ ингээд төр хувийн хвшил үйлчлүүлж байгаа ард түмэн бид гурав нийлж байгаа энэ цар тахлын тэмцлийг бас сайтар хамтарч хийнэ гэж итгэж байна. Тэгээд бидний хувьд бол одоо тийм баяртай байна. Тэгээд хагас өдрийн 12 цаг хүртэл бид нэр бичих цаасаа сайн бэлдээд ингээд оролцъё гэж бодож байна. Баярлалаа. За тэгээд ганц юм дараглаад одоо шагаа дараа ус орчих. Нэг том дүүргийн төлөөлөл ус байх хэрэгтэй байна. Тэгээд хонгор зүйл энд байгаа бүрэлдэхүүн орчих уу та. Тэхүү. Тэхүү. Дуурч гин үү? Дуусах шиг орчих. Ядарч. Тоглож чинь.